Сайн байцгаана уу? Манай подкастын маань ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бид хоёр зочин урьдчилсан сууж байна. Тэгээд зочин маань болохоор таад хараад таньж байгаа хүмүүс байгаа байх. За би болохоор танилцуулгатай хулангаа энтерпренер, аялагч блогер гэж танилцуулмаар байна. Тэгээд хулан маань өөрийгөө танилцуулаад тэгээ гурлаа яриагаа эхлэхөө гэж бодож байна. За сайн байцгаана уу? Ингээд сонсдог подкастын маань хостод намайг урьсанд маш их баярлалаа. Би болохоор одоогийн статус гэх юм бол нөгөө нэг Монголд очиод нэг телевизэд ярилцлаа өгсөн чинь одоо нөгөө нэг ажлын тайтлыг чинь юу гэж бичих вэ гэсэн чинь би бүр вирусээ тийм асуулт өмнө бодож байгаагүй байна. Тийм үү? Юу гэдэг үү юм болоо гэдэг амар чөлөө дуран бүтээлч юм биш үү? Би ер нь өөрийгөө дуртай ямаа хийдэг л хүн гэж одоо боддог, хоббигоор амьдардаг гэх юм уу. Тэрсэн гоё юм. Аварсан сонсогдож магадгүй. Гэтэ яг одоогийн нөхцөл байдалд бол яг юу хийхийг хүсэж ийн яг тэрийгээ хийдэг чөлөө туран бүтээлч юм уу хаашаа. Нэг тийм статустэй хүн байгаа гэхгүй юу. За тэгээ хулан маань болохоор саяхан түрүү жил Европын орнуудаар аялаад ирсэн байгаа. Тэгээд виза яаж авсан талаараа өөрийнхөө YouTube channel дээр маш тодорхой бичсэн байсан учраас тэрнээс виза яаж авсан талаар нь үзээд харин энэ подкастаараа хулангийнхаа яаж одоо Европын орнуудаар аялсан үүргэвчтэй аялал ганцаараа эмэгтэй хүн ихэд аюултай биш байсан уу гэдэг юм уу тиймэрхүү өөр одоо яриаггүй үлдсэн зүйлүүдийг нь яриулах болно. За тэгээд эхний асуултаа ингэж эхлэе гэж бодож байна. Ер нь яагаад ганцаараа үүргэвчтэй аялал хий гэж одоо шийдсэн бэ? Яагаад заавал Европ байсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү? За тэгээд би яг нөгөө нэг багасаа айгу олон гадны одоо нөгөө нэг үргэвчтэй аялагч нар тэгээ сайн дурынхан гэсэн нэг тийм хүмүүстэй айгу одоо ойрхон өссөн тэгээд анхны ажлын гараа маань ч гэсэн тийм сайн дурын байгууллага байсан байхгүй юу? Тэг яг манад ирдэг хүмүүс бол нэг тийм ийм хүмүүс одоо 5 одтой очиж буудалд ингээд амарч агаад өөр оронд очиж амарч агаад харьдаг биш. Бүр ингээ яг хүмүүсийн амьдрал донд ордог одоо Монголд ирэх юм бол гэр орооллоор явдаг ч гэх юм уу те нэг тийм ийм одоо аялагч нарыг амар олон дотор нь хуваадаг байсан гэдгийг би өөрөөсөө мэдэхгүй жоохон хүүхэд байсан учраас бүх гадаад хүмүүсийг ингэж аялдаг гэж ойлгоцсон. Тэгээ би яаж аялах хэвээр бэ гэд ингээ бодонгууд би үүргэвч үрээл явах хэвээр байна гэд. Ерөнхийдөө миний нөгөө бага насны төсөөлөл өөр хүмүүстэй уулзаагүй дандаа нөгөө нэг хүмүүс туслах гад сайн сайхнаараа ирж байгаа хүмүүс чинь ер нь айгуу сэтгэл сайтай хүмүүс байдаг шүү дээ. Тэгмүүд би ер нь бүх гадаад хүнийг тиймгээ ботцсон л байгаа хгүй жоохон хүүхдээсэн болохоор тэгэл би өөрөө яг тэднэр шиг одоо аялна гэд ботцсон байсан. Тэгээд хүнтэй суухаасаа өмнө ч гэсэн ер нь бол өөргөвчтэй ганцаараа аялна гэж бодож байгаа. Тэгээд хүнтэй суусны дараа ерөнхийдөө амьдралын нэг шуурганд ороод энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй явж агаад тэгээд сая ер нь боломж нөхцөл нь бүрдээл тэгэл явсан. Ер нь зөрөгтэй шийдсэн гэх юм уу? За тэгээд маршрут нь ямар байсан бэ? Одоо аль орноор хэдэн хоногийг зарцуулсан бэ? Тийм маршрут зохиохдоо ер нь яаж ингэж зохиосон бэ гэхээр ерөөсөө Европын газрын зургийг харж байгаа л одоо яг нөө өөрийнхөө очиж үзмээр байгаа орнуудыг зоож жоод тэгээд тэндээсээ хаашаа нь явбал илүү амар байна гэдгийг ер нь судалж байгаа л тэгээд маршрутыг гаргасан. Эхлээд бол ерөөсөө Итали явъя гэд тэгс манай найз нөгөө төрсөн өдөртөө урьсан болохоор Италид очисных зүгээр Италиг үзчихье гэсэн чинь Европ орчоо Парис үзэхгүй бол амар тэнэг хүн шиг санагдаад. Тэгээ би ер нь Парис явъя гэд нөхөртөө хэлсэн. Тэгээ манай нөхөр хиндэ болохоор нэг сар мар гэж бит хоёр ярилцж байгаа. Эхлээд 14 хоног гэж ярилцж байгаа. Сар болоход тэгээд чи ер нь нэгэнт Европ явсных зүгээр явмаар газар лууга бүгднгийн явцсан зүгээр юм биш үү? Угаасаа ингээд онгоцны тийд зараад явж байгаа юм чинь ингээд тэгэл шууд ямар нэгэн одоо хугацаанд баригдахгүйгээр маршрутаа гаргаж эхэлсэн. Тэгээд нэг газараа бол зарим газар 1 хоноо, зарим нь болохоор 2, бүр ихтэй 5 хонсон тийм тохиолдлууд байгаа. Тэгээд ерөнхийдөө миний маршрут гэх юм бол яг нөгөө өөрийнхөө хүссэн газар руугаа л явсан. Тийм. Яг хөө зарим нөгөө маршрут одоо Чехийн Праг гэднэр бол би ерөөсөө амьдралдаа явъя гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэхдээ тэнд миний нөгөө онлайнаар танилцсан найз маань байсан. Нөгөө адилхан ийм өвчин туулсан. Тэгэхээр тэр найзтайгаа уулзахын тулд би заавал Чехийн Праг орсон. Тэгээд Праг ороод ийм гоё газрыг би яагаад ер нь өмнө ирье гэж бодож байгаагүй юм бэ гэж айгүйх бодсон.
Тэгээд ер нь зарим Будапешт эднэрийг бол би нэг сонирхдаггүй байсан. Тэгээд тийшээ ер нь тэгэл одоо яг чин зүрхний дуудлагаараа ч юм уу явцсан. Тийм. Нийтдээ аялал нь хэдэн хоног үргэлжилсэн бэлээ? 2 сар орчим бараг болсон тий. Тийм, ерөнхийдөө Европод болохоор би яг 2 сар болчоод тэгээд Хятадд нэг 5 хончоод тэгээ Монголд ирээд ерөнхийдөө миний нөгөө Японоос гарсан аялал маань яг 3 сар болсон. Тэр нь бас нөгөө аяллаа даатгалтай холбоотойгоор би яг ингээ 3 сарын хугацаанд дуусгацсан аяллаа. 3 сараас илүү аялмаар исэн гэсэн үг. Аяллаа даатгалтай одоо холбоог бол баг байсан. Одоо ингээд нөгөө яваагүй газрууд үлдээсэн. Ялангуяа нөгөө Португал тэгээд нөгөө Скандинавийн 3 орн байгаа. Швед, Норвег, Финланд 3 тийм. Тэгэхээр нэг сонин юм үлдээсэн байгаа. Гэхдээ тэрийг бол дараагийн эх жилүүдэд бол явна гэж бодож байгаа. Нэг тийш ингээд аялахаар яг тэгж бодогдоод идэгтэй. Одоо нэг тийш явчихвал яг болчихгоо тэгээд нэг юм гүцээж байгаа юм шиг. Тэгээд Европт бол би дахин очно гэсэн байгаа. Тийм. Одоо ингээл одоо ялангуяа Франц энтрийг эмэгтэй хүн ганцаараа аялахад аюултай. Тэгээд бас цагаатсууд их байдаг учраас ингээд аюултай гэсэн тийм мэдээнүүд аюух гардаг штэ. Тэгээ эмэгтэй хүн ганцаараа тэгээд өрөвч өрөөд аялахад ямар нэгэн тийм санаа зовлт ч юм уу байгаагүй юу? Ямар нэгэн тийм аюул энэ төр тулгараагүй юу те? Анх төсөөлсөн болон яг бодит адил дээр ямар байсан? Ерөнхийдөө бол анх ганцаараа явна гэхэд бол манай нөхөр бол хамгийн түрүүнд нөгөө за дээрэмдүүлэх те за муугаар ярил ямар нэгэн муу байдалд орох за бүр аимшигтай зүйл гэвэл баг намайг өдөр болгон нэг очиод буудуулах байгаа юм шиг юм ингээд санаа зовдөг гэсэн байхгүй юу. Тэгээ би бас ингээд амар айдастай тэгсэн мөртлөө бит хоёр амар мангар Европт ер нь кредит карт үйлчлэхгүй байхаа гэснээр ингээд аяллахаа турш хэрэглэх 3,000 еврогоо бэлнээр ингээд өөртөө тэгсэн мэсэн. Тэгээ явж байгаа байхгүй би ингээд шөнийн 12 цагт нөгөө амир гээд байгаа Парисын гудамжаар чинь тэгээ ядж байгаа нөгөө хямдханыг бодоод хамгийн захын одоо цагаач ихтэй дүүрэгт бууцсан. Тэгээд ерөнхийдөө очиход бол би өөртөө авсан арга хэмжээ гэвэл за эхлээд мэдээж аюултай газруудаар нь явахгүй тэгээд жоохон гэмт хэрэг ихтэй дүүргүүд за тэгээд нөгөө би угаасаа нэг шоу цэнгийн дуртай хүн биш болохоор тийм шөнийн одоо ганцаараа ийшээ тийшээ гарах ч юм уу тийм юм байхгүй. За 3 дугаарт нь бол танихгүй хүнд мэдээж одоо би ганцаараа явж байгаа энэ гэсэн хувийн мэдээлэл бол өгөхгүй гэж бодоод за тэгээд 4 дугаарт нь ерөнхийдөө болохоор нөгөө хувцлалтын тал дээр одоо хүн юу ч өмсөж болно те. Гэхдээ бүр ингээд амар богинохон юу бүх юм уу эсвэл хит ингэж нөгөө задгаа юм хүний анхаарлыг татах тийм юм өмсөхгүй бай гэж би өөртөө шийдсэн. Тэгээд Парист би эхлээд 5 хоногод бол намайг баг хүн явж ийн гэхэд хинч тоогоогүй. Тэгээд хамгийн гол зүйл нь болохоор ингээд метро эднэрт орохоор би нөгөө нэг 5 хоногийн билет авцсан. Тэгээд тэр нь нөгөө нэг юм жоохон зарим код нь юм уу бүдгэрсэн тэгэнгუთ машин уншихгүй тохиолдол байгаа байхгүй. Тэгэнгуთ чинь нөгөө цагаач эднэр ер нь сайхан гарууд бол мөнгөдлөхгүйгээр тэр гардаг хаалгаар нь л ороод идэм билээ. Тэгэнгуთ нам мамайг дуудаж муудаад энүүгээр орчих марчих гэж юмгээд ер нь надад амар тийм сайхан хандсан Парис. Тэгээд ерөнхийдөө намайг хинч одоо айлгаж хичээгээгүй би ингээд орой 12 морь өнгөрөөд чинь 11 болтлоо юм гэгээтэй идэм билээ бүр. Тэгэхээр би нөгөө Парисын нөгөө Эйфелийн цамхаг гэлэлцхийг ингээд шүн 10 11 12 гэж цаг тутамд гэлэлцдэг 5 минут. Тэгэнгუთ чинь тэрийг үсгийн тулд заавал 11 юм 12 хүртэл одоо тэр хэсэгт байх хэрэгтэй болчоод тэгээд харихтаа ингээ автобусаар харин тэгэнгуთ чинь нөгөө цагаачд яг эд нөгөө ресторан одоо үйлчлэгээний газар ажилладаг хүмүүс ажиллаа тараа явж байгаа байхгүй. Тэгэнгუთ би яг тэрнтэй ингээ уусаад тэгэд нэг ялгарахгүй одоо намайг тэнд аялж байгаач гэж хэн бодоогүй би нэг ажилтдаг тийм цагаач хүн шиг ингээл дотор нь ороод нөгөө яг амьдралт нь уусаал ингээд явцсан. Тийм тэгээд ерөнхийдөө би амар ингээд айжсэн айдас маань явах тусмаа ингээд багассан. Тэгээд ерөнхийдөө хамгийн одоо аюултай зүйл нь юмаа хулахад алдах байсан. Тэгээд метроноос ингээд гарч ирэх хаалган дээр шууд ингээд одоо цыганууд гэх юм уу нэг тийм зүсмийн хүмүүс бол та ингээ англиар ярьдгүү гэж ингэж зогсоож яриа өдөх маягийн юм ингээд айгу болдог юм билээ. Тэгэнгუთ яг уу яриа ингээд өгч явах хооронд ардуур ингээд цүнх мөх ухаад найзууд нь тэгээд юм хумыг авчдаг.
Тэгэхээр ерөнхийдөө ингээд 2 3 удаа та англиар ярьдгуугээ зам ам гарч байхад асуусан. Би no гэл тэгэл яваад өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө Парист амьдардаг хүмүүст ч гэсэн тийм зөвлөгөө өгт юм лээ. Метронд ингээд хүн юм асуувал ингээд одоо жишээлбэл сонин барьж ирчээд та одоо газрын зураг дээр заагаад өгөөч гингуудаа үзүүлж явах орон цүнх доогуур хутах ч юм уу тийм нэг арга ингээд байдаг. Тэгээ яг Парист байгаа одоо энэ өөрснийх нь хүмүүс болохоор айгүйх одоо хулгайчтайгаа тэмцдэг. Өөрснийхөө одоо их орныг тий одоо юу гэдэг Парисын нүүрс царайг ингэж авч үлдэхийн тулд хулгайч ингээд метронд байх юм бол шууд орилдог наа хүн чинь кармагч ухаад байж гэдэг юм тий. Өөрснөө амар тийм тэмцдэг юм байлээ. Тэгэхээр миний хувьд болохоор би ерөнхийдөө амьдрдаг хүн шиг л байсан. Тэгээд хинч надаа гай болоогүй. Тэгээ автобусны жонглооч нь хүртэл надаа сайхан хандсан. Тэгээд би ерөн тэгээд тийм байдаг хүн шиг байж байгаа л ирсэн шүү дээ. Чиний нөгөө яг явж ах үедээ хийжсэн бичлэг стори юмнуудыг ингээл хамт яваалсан л да. Тэгээ айгуугаа яг юм амьд тийм фильтргүй нөгөө угаасаа чиний нөгөө storytelling хийх юм чинь нэг тиймэрхүү санагддаг яг нөгөө байгаа. Тэр нэг гоё байсан. Тэг би бас нэг бараг Европ хүнээс ч илүү энд Японд байдаг. Бараг англиар ярьдаг хүмүүс ч хэл ойлголцдгоо. Европ руу аялахаар бол чи ганцаараа аялаад хэрэггүй ч юм уу. Тиймэрхүү юм сонсчихсан болохоор би нэлээд жоохон ганцаараа Европ руу аялахгүй байна гэж бодчихсон. Тэгэл хулангийн юмнуудыг ингээд чеклэлсэн чинь үнэн гайгүй юм шиг юм биш гэж бодоод тэгээ миний санджаагаар чиний нэг ганц асуудалт жорог маань нэг метронд тэр хүмүүс яг зодтолтод метроны бодолт илүү тийм фаны нэг тиймэрхүү үсрээл нэг тийм юм болох шиг болсон. Тэгээ чамд тэгэхээр үнэн гайгүй юм биш гэж бодоод. Тийм яг нөгөө тэр явдал Италид болсон байхгүй юу. Тэгээд би нөгөө Милан бол нилээн жоохон юу одоо нөгөө хулгайчтай жуулчд жигтэй тийм газар байлаа. Тэгээ би Миланд ахта надад нэг Япон ах ихч хоёр байдаг байхгүй юу. Тэр хоёр маань ийм Швейцараас надад нэг хутга загсан байхгүй юу. Тэгсэн би ингээд 5 ширхэг хутга тэгээд төмс арилгагч авцсан. Тэгээд тэрийг ингээд Европоор 2 сар дахиад Монголдо нийлээ 3 сар ингээд чирж явах гэдэг. Тэгэнгუут нь би шуудангаар явуулчих гэж бодоод тэгээд Миланд яг шуудан хайсан чинь Европын юм уу Итали юм шуудан чинь айгу сони юм билээ. Одоо ингээд очиод хайрцаг авъя гэхээр хайрцаг байхгүй. Тэгэхээр би хайрцаг авахын тулд дахиад хайрцаг зөвхөн зардаг тийм дэлгүүр хайх шаардлагатай болж байгаа. Тэгээд тэр дэлгүүрээ хайгаад би яг нөгөө жуулчд явдггүй ийм хэсгүүдээр ингээ яваад эхэлсэн чинь ер нь нилээ эвгүй юм лээ. Жохон айдастай байсан. Тэгээд амар гүүрэн доогоор нөгөө нэг Google Map чинь янз янзын газраар явуулна штэ. Тэгээд гүүрэн доогоор алхаж малхаал. Тэгээд нөгөө шууданд нь очиход ингээд шуудангийн хүн нь ингээ ерөөсөө ингээд бүр банкнаас илүү хамгаалттай. Би ингэж нэг хаалга нэгэнгуудаа ачаагаа өгөнгуут нь тэрэн дотроо ингэж эргэнгуудаа цаад шуудангийн хүнд нь очиж мочдөг. Тэгээд ерөнхийдөө нэг тийм амьдралт нь ороод ирсэн чинь надаас жоохон Итали бол нэлийн эвгүй газар болцсон юм уу? Угаасаа тийм байсан юм уу гэсэн нэг тиймэрхүү айдас бол байсан. Тэгээд тэр нөгөө хөвгчлөлтэй тохиолдол чинь яг тэгсэн. Би нөгөө Миланаас явах хэрэгтэй. Гэхдээ орой нөгөө вагоноор явна гэсэн учраас би хостелоос чек аут хийчээд тэг яг Миланы нөгөө нэг гол галтрэгний буудлын руу явах гад метронд суугаад тэгээ дэшээ гарах гэсэн чинь нөгөө нэг гарцгээ бичсэн байсан. Гэхдээ хүмүүс нь ингээд харсан чинь доошоо буугаадсэн байхгүй. Тэгэхээр би гайхаад доошоо бууж гардаггүй л ахтаа өөрөө нэг юм шиг. Тэнгуутаа яг энэ дэшээ гардаг энэ зүг бах гээд. Тэгээ гарцсан чинь араас нэг хүмүүс пижигнэд ороод ирсэн байхгүй. Тэгээ харсан нэг хүүхэн 2 залуу хоорондоо зодтолтоод тэгсэн чинь би амар мангаараа нөгөө очиж гарцын авч хаалхаа хаацсан. Тэгсэн чинь нөгөө гарцсан төгжигч тийм. Дотроосоо онгоох. Одоо би нөгөө гадна талд нь гарцсан. Буцаад нөгөө метроныхоо буудлын руу орох гэсэн чинь орч чаддгүй. Тэгсэн чинь хажууд нөгөө залуу чинь зодтолтоод нөгөө хүүхэн чинь хашгираад, бит хоёр хашгираад тэгээд би амар том цүнхээ үрцэн 10 хэдэн килограмын. Тэгээ хурдан гүйж чадахгүй. Тэг ямар ч байсан юу болоод байгаа энэ ойлгоогүй. Тэгээд дээшгээ ингээ гарах гэсэн чинь тэр хаагдцсан гарц байсан юм лээ. Тэгээд амар кино шиг нэг юм одоо би яах вүлээ гэдээ ингээ харсан чинь нэг юм татдаг юм байхаар татцсан чинь ингээ нөгөө хаалх нь онгооцсон. Тэгээд нэг юм одоо юу гэдэг гаражнаас гарч ирж байгаа юм шиг нэг тийм газраас гарч ирээд тэгээд тэр авийн нөгөө кофе шопт байсан хүмүүст сая ингээ зодон болоод энэ төр гээд би бас тэрүүхэн тэндээ драма үүсгээд тэгээд яг яасан бэ гэсэн чинь эхнэр нөхөр хоёр хулгай хийдэг. Тэгээд метронд хулгай хийж байхад нь хоёр одоо залуухан
20 эдтэй банднер л тэр хоёрыг барьцсан. Тэгээ нөхрийн зодоод байгаа байхгүй юу нөгөө хулгай хийсэн болохоор. Тэгээ эхнэр нь надтай хамт гараад ирсэн. Би тэр хулгайчтай хамт гүгээдсэн байгаа байхгүй юу. Тэгээ бид хоёр ингээд замын наан цан очичоод нөгөөдөг чинь бас намайг чи зүгээр үгээд байгаамаа. Нөхөр нь энд одоо тагтаа хийгээд задуулаад. Тийм хулгай хийгээд задуулаад. Нэг тиймэрхүү хөвчлөлтэй юм болсон. Тэгээд тэрний дараа нь тэрний өмнөх өдөр нь би яг тэр нөгөө Миланы одоо нөгөө трамвай буудлал гэх юм уу тийм одоо жуулчид ихтэй тийм газар зогсож жагаад тэгээ яг өөдөөс одоо нэг ийм нөгөө том жимний цүнхтэй спорт цүнхтэй юм шиг нэг залуу яг өөдөөс намайг чиглээд ирсэн байхгүй юу. Тэгэхээр нь би санамсаргүй нөгөө өөрийнхөө одоо инстинктээрээ хөдөл ингээд холтцсон. Тэгсэн чинь нөгөөдөг чинь гинт чим үү ингээд би хэлийг ойлгохгүй. Гэхдээ миний ойлгосноор чим үү одоо намайг юу гэж бодоод байгаа холтлоо ингэж над руу уурлаад байгаа байхгүй. Тэгснэ над руу шүлсмэс хайж маяад. Гэтэ намайг яг чиглэж биш яг миний хөл рүү ингээд. Тэг би ерөөсөө тэр хүн рүү хараагүй. Тэг ингээд амар олон ингээд жуулчид зогсцсон. Тэг тэр бас амар эвгүй ингээд момент эсэн. Одоо яг нөгөө нэг тайлбарлаж хэлэх юм бол нэг согтуу ах над руу ингээд агсраад байгаа юм шиг. Гэтэ тэр хүн бол согтуу биш. Одоо ирүүл тэгсэн мөртлөө ингээд над руу ингээд амар юм хэлээд байгаа юм шиг. Би ерөөсөө хэлийг ойлгохгүй. Тэгсэн чинь яг ард зогсожсэн нэг ах болохоор тэр чи одоо болооч энтер гэсэн үү яаснууд. Тэгээд тэр нилээн их үгэлсэн мулгаач юу гэсэн бол мэдэхгүй намайг. Тэгээ би ерөөсөө тэр хүн рүү нэг ч хараагүй. Тэгсэн чинь дараа нь тэр ингээ ганцаараа биш найзуудтайгаа явж исэн болж таарсан. Тэгэхээр тэр хулгайчлээсэн юм шиг үлээ. Ийм байна тий. Бас эвгүй юм байна тий. Тэгээ би шууд нөгөө явж исэн чиглэлээ өөрчлөөд араас ингээд нөгөө трамвайд суугаад ороод ирвэл би одоо яана гэж амар айсан. Тэгээд тухайн айдас ингээд дуусаагүй байсан чинь яг 2 хоногийнхан дараа надад тэр метроны буудлал дээр юм боллоод нэг тиймэрхүү жоохон тэгвэл жоохон эвгүй юм уу? Эвгүй юм шиг байна тий. Тал жоохон хулгайч хэлээ. Тэгээд бас Венецт явж байхад нөгөө Венец чинь нөгөө нэг янз янзын одоо нөгөө нэг хулгайч хэмхтэй тэгсэн мөрчлөө нөгөө Италиуд нь өөрснөө амар их тэрнтэйгээ тэмцдэг одоо Парис шиг тэгэнгუут нь хулгайч явж ингуутай шүү гудамжинд ойрлж зааж маадаг та нар тиймэрхүү нэг бас бичлэг үзчихсэн бол те яг тиймэрхүү юм одоо байд юм лээ сайн дурын ингээ Италичууд өөрснөө гарч ирээд энэ хүүхэн хулгай хийгээд ингээ ойрлдог ч юм уу тэгээд би нэг угаасаа би өдөрт Италид очсон цагаас эхлээ өдөрт нэг желато иддэг гэсэн байхгүй юу тэгээ Венецт хоолныхаа дараа желато идэх гээд тэгээд яг тэр нөгөө нэг касныхан тэнд ингээд том бичгээр ингээд таныг одоо ингээд юм худалдаж авч яхад анхаарал чинь сарнцсан байх үед хулгайч нар юм чи авдаг шүү гэж бичсэн. Тэгээ би яг 50 евро гаргаад нэг зарим авчаад үлдсэнийг нь би нөгөө карманда хийцэн. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг хүүхэн намайг ингээд бараг 10 минут дагсан байгаа байхгүй юу. Тэгээ гүүрний тэнд очичоод яг надтай ингэж амар ойрхон зөрөөд тэгсэн чинь би нөгөө Аз олж нөгөө төрөвч гэж хэлэхээс одоо хэцүү юм нэг юм мужигийн одоо нэг юм мөнгө зөнгөө хийхэд зүгээр гээд нэг влогорууд яриад байдаг юм одоо цахилгаантай нэг тийм төрөвч тэгээ тэрний юм хүүхтэй ахгүй юу тэрийгээ ингээд би нөгөө карманаасаа ингээд зүүцсэн тэгээ тэр хүүхэн авъя гэсэн чинь авч чадахгүй ингээд бараг тэрийг хайчлахгүй бол тэгмүү чин тэр хүүхэн яг ингээд карма ухаал өнгөрч байгаа ахгүй юу тэгээд эргэн над руу хараад би тэгээд яг энэ хулгайч гэдгийг мэдсэн би чинь бас хаана өслөөдөө тий. Тийштэй. Тэгээд тэр хүүхэн битээр ингээд яг намайг дагаад байгаа хгүй тэр эхэндээ гүрний тэнд тэгээд миний хариулт мөнгийг авч чадаагүй тэгэнгуутаа ингээд Венец ч айгүй олон ийм мухар гудамжнуудтай тэгэнгუут нэг гудамж өнгөрөхөөр тэр хүүхэн нөгөө талд явж байгаа хгүй юу. Тэгээ би бас явж исэн чиглэлээ өөрчлөөд тэгээ тэр намайг дагахаа болсон. Тэгээд яг андашгүй хулгайч нар юм байд юм лээ. Одоо жуулчид гэх юм бол нэг юм над чиг төөрцөн амьтад байгаа штэ хаашаа явах вүлээ. Одоо ийшээ явах вүлээ гингууд тэр хүн хаашаа явж байгаа бүр амар өөртөө ихтэй мэдж байгаа байхгүй. Тэнгуутаа ерөнхийдөө айгүй том цүнх өөрчлөсөн байд юм лээ. Үр хүчнэр бид нар оллаа гэж одоо жижигхэн юм уу ингээ ачаагүй явахыг айл их бодно штэ ялангуяа юм халуун 100 байгаа учраас тэгвэл хулгайч нар бол бүр андашгүй ингээ том цүнх хүрсэн тэгээ багаараа ингэж ажилт юм лээ. Яг аюултай тохиолдлууд гэх юм бол надад нэг тиймэрхүү юм учирсан. Тэрнээс одоо хэлний бэрхшээл бол баг байхгүй дээ. Яг хүмүүс болохоор Парис хүмүүс Францууд их цантай энтер гэдгсэн үггүй шүү дээ. Яг цагаад болохоор цаадуулж байгаа хөрхэн ярьдаг. Тэгээд ингээд галтэрэгний буудлын энтер дээр очиод би ингээд галтэргээ олохгүй байна энтер гонгууд амир хөрхэн нэгээ түлхээл чи англи хэлтэй үсттэй гэл тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэг хүнийг
яг ямар хүнтэй таарснасаа шалтгаалаад яг нөгөө team сэтгэл үүсчихдээ юм лээ. Би бол нөгөө нэг одоо жишээлбэл Европууд тухайн газар орны хүн муухай гэхээсээ илүү надад жуулчид таалагдаагүй. Одоо яг Австралиас ирсэн жуулчид амар дээрлэхүү байдаг юм байна гэдгийг би ойлгосон. Ялангуяа ганцаараа явж байгаа эмэгтэй хүнд ингээд гэр бүлээр явж байгаа Америкууд юм Австралиуд байгаа байхгүй юу? Би Австралиуд гэж бодсон. Одоо нөгөө нэг ярианых нь өнгө аясаас тэгэнгუთ чинь ингээд би зураг авахлахаа зогсож байгаагууд шууд ингээд аав нь ирснээ. Наашир гэж дуудсан гутаа намайг ингээд баг одоо юу гэдгийг холт мал гэж хэлэхгүйгээр амар муухай бүдүүлэг юм зан гаргаж маргаал. Тэгэл ингээл усаа онгоцсон дээр зогсож байгаа чинь яг ингээд миний одоо үзэгдэх орчин хаагаад өөрөө зогсон гутаа хүүхд мөхтэй ингээд зогсуулмагсуулаад амар тийм орк зан гаргасан. Тэнгуут нь эргүүлээд одоо Италиуд биш би лав тэр хамт аялж байгаа аялагч нараа илүү их ингээд орчин гэж бодох тохиолдлууд амар их гарсан. Тэгээ ялангуяа ганцаараа явж байгаа эмэгтэй тэгээд нөгөө Аз болохоор ч юм уу жоохон тийм дээрлэх хандлагууд бол надад нэлээд их ажиглагдсан. Тийм. Өөр ямар нэгэн соёлын шок болсон зүйл байгаа юу? Соёлын шок. За яцаараа Италид болохоор би нөгөө 19 хонсон учраас миний одоо Италиг харах өнцөг нэлээд өөр болсон гэх юм уу. Тэгээд би нөгөө нэг Италийн урагшаа Наполи гэдэг хот руу очисон. Одоо нөгөө нэг пиццагаар алдартай. Тэгээд тэр хот нь бол үнэхээр буугаад би нэг хэсэгэн нэг цагийг бол би яах гэж энд ирвэ гэж ер нь ботсон. Ингээд буугаал ирсэн чинь ингээд амар одоо юу гэх юм хуучин юм байрнуудтай. Тэгээд ийм автобусны буудлын дээр автобус ирсэн чинь би цаг хүлээсэн ирдэггүй. Тэгээд ядчихаа надтай хамт автобус хүлээж ирсэн ээж охин хоёр ингээ хоорондоо хэрэлдээд байгаа юм уу яагаад байгаа мэдгүй ингээд орилолтоо л яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь өвөө нь ололтой нэг хүн ирээл тэгсэн чинь нөгөө охин нь өвөөгөө цагинж магнал. Тэгэл би гинт юу вэ би чинь хаана ирчвэ ямар амар газар вэ гэж бодоод тэгээд тэр нөгөө газар доогоор орж ингэж нөгөө банкер үздэг тийм айгүй олон тийм банкруудтай мэтлээ газар доор одоо бүр хэдэн мянган жилийн өмнө үүссэн тийм анх усны сувг байж байгаа. Сүүлд нь дайны үед нөгөө дайнаас хорогдох байраар ашиглаад тэгээ дайн дуусны дараа нөгөө хамаг нурсан балгасуудаа тэр дотроо ингээ хийцэн. Одоо болохоор нөгөө зуулчдад үзүүлээд тэр үзүүлсэн мөнгөөрөө нэгээр ингээ цэвэрлээд явж байгаа юм билээ. Тэгээд би тэрийг үзчихэд тэгээ манай гайд одоо айгуу сайн залуу байсан. Тэгээ бид нар одоо хүмүүсийн орчин нөхцөлийг нь ойлгоод тэгээд ирсэн чинь надад Наполи бол хамгийн гоё хот санагдсан. Хүмүүс нь амар тийм галзуу одоо ингээ мопед унтсан хүмүүс баг дайрчих гал ирж мөрөөл тэгэл нүүр мөрөн дээр хашгирч машгараад тэгээ сүүлдээ ингээд одоо тэрийн нөгөө соёлын шок гонгота Наполи ч өгийн юм байна. Угаасаа юм гоё газар юм байна гэд тэгснээ амар хайртай болцсон. Одоо ингээд аяллаа маань хамгийн гоё оргил хэсгүүд Наполид байдаг байхгүй юу. Тэгэхээр би одоо дахиж очивол заавал тэр амар газараар явна гэж бодож байгаа. Японд нөгөө юм амар зөөлөн амьдардаг бидний хувьд бол чи их нөгөө юу юм шүү те Шигеки. Тийм хүмүүс анх ингээл хөө Японд тэгдэггүй гэж яриад л гисэн чинь интернетээр намайг мэдхгүй ч юм уу олон хүмүүс ингэж дагж орж ирсэн ээ. Дандаа Японо магтдаг юугээ бодсон энэ тэгээд юм орж ирдэг. Тэгэнгүүт би яг нөгөө Шанхайгийн онгоцны бодолтоор буугаал би нөгөө сүүлийн одоо баг 8 жил амар тухтай амьдарсан гэдгээ ойлгосон. Би яагаад гэвэл ингээ гадагшаа явбал дандаа одоо хадмих руугаа ч юм уу Америкт нар явцдаг. Тэгэнгүүт чинь Америкт очиод надад хэлний бэрхшээл гарахгүй тар тур гэсэн чи би ойлголцдог. Тэгэнгүүт чинь ингээ хиттад буугаал шууд өөдөөс хиттаар яриад тэгэнгүүтаа нөгөө нэг Facebook line эднэр ашигладгүй гэдгийг би мартцсан. Тэгэнгүүт чинь яана гэж би бүр амар сандраа 3 цаг ингээ хуцаа байгаа байхгүй нөгөө интернеттэй нь холбогдох гээд тэгэл бүртөөгөө ч холбогдож чадахгүй. Тэгээ мэйл бичсэн чинь мэйл нь яваад идэг. Тэгээ 3 цагийн дараа би нөгөө учрыг ойлгож байгаа байхгүй. Эднийх чинь нэрээ ашигладгүй штэ гэд. Тэгээ би амар их юм тухтай, таатай орчинд ингээд сүүлийн 8 жилийн ингээ өнгөрөөцсөн. Тэгэнгүүтаа нөгөө эргээд яг хостел энтер гээл олон хүнтэй нэг өрөө мөрөөгөө ингээд хуваагаад ирчихсэн чинь нөгөө би чинь баг байхдаа одоо залуу байхдаа ч юм уу тий залуу байхдаа гэнэ 20 эдтэй байхдаа ингээд хүмүүстэй ингээ өрөө мөрөөгөө хуваагаад ингэж амьдардаг байсан штэ гэдгээ нөгөө мартцсан байсан. Амар тухтай одоо миний орчин, миний гэр, миний юм гэсэн юмд дунд ингээд одоо дасцсан. Тэнгууд чинь юмаа хуваагаад ирэнгууд ингээд бас нөгөө өөрөөсөө юм илрүүлж хэлсэн. Яна би чинь ийм хүн байлоо энтергээд нэг тиймэрхүү одоо надад соёлын шок өгсөн юмнууд гэвэл тийм байгаа. Яг асууя бодчихлаа одоо ингээд Америк руу
Европ руу өөр улсууд руу ингээд аялахаар буцаад Японыг бас гаднаас нь бид нэр хардаг штэ тий. Тэгээд аялж байгаад Японд буцаад ирэхээр ямар санагддаг вэ? Аялаад явж байхдаа Японыгоо ямараар боддог вэ? Амар их одоо талархаж бодсон. Би ч нөгөө энд имлэгт одоо 2 жил баг ингээ имчилүүлээ явж байгаа. Тэгсэн чинь ингээд амар хямдхан тэгээд ерөнхийдөө ингээд амьдрал айгүй гоё тогтцсон. Тэгээд айгүй цэвэрхэн орчинд айгүй тийм жаргалтай амьдардаг хүн юм байна. Тэгээд тэрийг айгүй их ойлгосон. Тэгээд зарим талаараа одоо ингээд яг хаана очиж байгаасаа бас их шалтгаалдаг. Одоо жишээлбэл би нөгөө нэг Америкийн Сиэтл хотод очиод ингээд найз мэдтэйгээ уулзаад цалин мөнгөний сонсохоор би баг ямар ядуу амьдрд юм бэ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ч ингээл одоо өөр газар очингууд жоохон заваа маваа юм хэрэг төв их гардаг газар очингууд би чи ямар гоё эрүүл орчинд ямар гоё амьдрд юм бэ гэлээ. Тэгэл Швейцарт очиод Швейцарт ингээл баг нохоо хүртэл надаас баян санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээл нөгөө хүний харах өнцөг гэдэг чинь яг хаана очсноосоо шалтгаалаад бас нөгөө айгүйх одоо амьдарч байгаа газараа ингэж Монгол гэхээсээ илүү би Японтай их харьцуулдаг болцсон юм байна гэдгийг ойлгосон. Тэгдэм билээ тий. Тэгээд одоо тэрэндээ миний бурууч гэж юу аах вэ? Угаасаа ингээд сүүлийн 10 жил амьдарч байгаа учраас одоо Япон бол баг ингээ 2 дахь гэр болчихсон явж байгаа. Тийм. За тэгээд ингээ ганцаараа аялаа явж байхад одоо чиний хувьд давуу тал болон сул тал нь юу байсан бэ? Одоо ганцаардахгүй юу ч гэдэг юм уу? Гонигтай санагдах үе байдаг уу? Эсвэл амарч юм уу тий бусад хүмүүс тааруулахгүй юм. Тийм. Одоо нэг манай эмэгтэйчүүд би нөгөө ялангуяа эмэгтэй хүмүүс рүү чиглээд ярьчих тийм нөгөө ганцаараа аялах гэхээр зориг нь хүрдгүү. За айхаас гадна нөгөө нэг ганцаар талаас бас их айд юм лээ. Тэгээд миний хувьд болохоор ганцаараа явах амар гоё байсан. Яг хүннийг хэлэхэд би бол шууд ингээд өглөө босоод одоо хийх юм маань тодорхой гэх юм уу. Тэгэл өөртөө яриад одоо ингээд явах юм чинь энийгээ ингээд зохицуулчихгээд тэгэхгүй одоо хүн хүлээгч гэдэг юм уу. Эсвэл нөгөө хүнийхээ юунд тааруулна гэхээр бас нэг өөр болоо явчихдээ шүү дээ. Тэгээд ганцаараа явахын хамгийн гоё давуу тал нь өөртөө танилцдаг юм байлаа. Би чинь ийм хүн юм байна. Ингэхээр дургуун байна. Хүмүүс намайг ингүүл уур хүрт юм байна ч гэдэг юм уу тий. Тэгээд эсвэл би ийм юм дуртай юм байна. Ийм газарт одоогийн мэдлэр ингээд дуртай болж байгаа юм байна гэд. Тэгээ ганцаараа явахын сул тал гэх юм бол зураг авч өгөх хүн байхгүй. Тэгээ хамгийн гоё газар очичоод байдаг. Тэгэнгүүт чинь зураг авч өгөх хүн байхгүй. Жоохон яг уу селфиний ингээ хүл аваа явсан. Тэгэнгүүт чинь тэр чинь яг нөгөө нэг одоо жишээлбэл Италийн тэр гоё фонтен эднэр дээр очингууд чинь хүмүүс амар шавааралтцсан. Миний тэр нэг селфиг чинь унгарчих гэдэг юм чинь. Тэгээд ерөнхийдөө зураг авч өгөхгүйд нь жоохон тийм. Тэгээд одоо юу гэдгийг нөхөртөөгөө ингээд байн уцаар ярьдаг байсан болохоор би нэг ганцаараа явсан гэсэн мэдрэмж аваагүй. Ингээ гой газрууд очингууд хуваалцаад зам автаа байвал шууд залгаад ингээ харуулж маруулаад би юм хийж ингээд тийм учраас нэг айхтар одоо нэг юу ягаагүй ганцаардан гэсэн юм ер нь байгаагүй дээ. Өглөө босоо нөгөө зоригтой болохоор ч хүн тэгээд аяашаа явна энийгээ үзнэ гэл те цаг нараад тохируулсаар агаал тэгээд болчдөг. Тэгээ би эмэгтэй хүмүүсийг ер нь хүнтэй суухаас өмнө заавал ганцаараа явж үзээрэй. Ер нь хүүхдүүдэд орхиод явсан ч яах вэ? Нэг ойрын ганц өдрийн аялалт те хүнд айгүйх тийм нөгөө эргээд өөрийгөө олж авах, өөрийгөө мэдрэх тийм акшн өгөх тийм шиг надад санагдсан. Эгийн урд нь ганцаараа юу аялж илөө. Аялсан тий. Би нэг Кюшүүгээр ганцаараа аялсан. Тий. Кюшүү рүү ерөөсөө явж үзээгүй байжгаад би яг нөгөө холанг сая нөгөө газрын зурагнаас харж агаад гэдэг шиг би бас яг газрын зурагнаас харж агаад Фукуока, Токиогоос шууд Фукуокагийн 2 талын билет авсан байхгүй юу. Тэгээд газрын зурагнаас харж аваад за Фукуокагаас эхлээд ингээд тойроод ингээд аялах юм байна гэж бодоод тэгээ буцхаа бас Фукуокаас авсан чинь яг нөгөө өөр хотоос авсан нь зүгээр исэн мөлий. Тэгээд яг анх газрын зургаар харж төлөвлснөөс илүү яг ингээд өөрийнхөө хөлөөр яваад аялахаар бас шал өөр идэм мөлий. Тэгээд мэдээж ингээд явахаас өмнө юм судлаад тэгж байгаа ч гэсэн яг боддоор явах
бас шал өөр. Тэгээд ганцаараа явахаар бас айгүй зүгээр нь одоо төлөвлөгөөнөөс өөр юм гарч ирэх юм бол окей гэл ингээл өөрчилсөн те айгүй амар. Тэгээд миний хувьдаас ганцаараа айгүй зүгээр л хийсэн. Гэтэ эхлээд нэг жоохон эвгүй байсан л та ганцаараа ингээд эргэн тойрон харангууд хүмүүс дандаа хосороо явж байгаа юм шиг харагдаад гэр бүлээрээ явж байгаа юм шиг харагдаад. Гэтэ тэгэнгүүт ингээд зураг авах гээд би бас яг ингээд зогсчихсэн чинь нэг охин ирснээ зургийг чи аваад өгөө гэд ингээд бүр надад ингээд анхаарал хандуулсан чинь бүр эсэргээрээ баг ингээд хөөхий би юм өрөвдөлтөй харагдаж байгаа хта гэж бодож байна. Тэгтээ тэгээ сүултээ гайгүй. Тэгээ бас явжгаад нэг Миязаки гэд мужид таньдаг хүмүүс байсан болохоор тэр хүмүүсээс асуугаад яг нутгийнх нь мэдээлэл энтрийг нь асуугаад явах бас шал өөр юм билэ. Зүгээр нөгөө интернетд байдаг мэдээллийг харж тэр нөгөө тэгж явснаас яг нутгийн хүмүүсийн амнаас гарч байгаа амьд мэдээлэл гэдэг чинь шал өөр юм билэ чи. Тэгээ замдаа бас би маршрутаа жоохон өөрчлөөд чи ингэж явах юм бол амжихгүй ингээд явсан дээр тэгсэн. Тийм болохоор очиж үзээгүй газар руугаа явах чаалаас одоо нөгөө уламжлалт системтэй онлайнаар танилцсан найз байсан гээд тиймэрхүү хүмүүстэйгээ бас холбоотойгоор яг юм бодит мэдээлэл асуул айгу бас зүгээр л юм шиг санагдсан. Би бас ганцаараа аялмаар л энэ дахиад гэр бүл энтертэй болчих юм бол тэгэл бас хэцүү л хэлгүү дээ тий дараа нь зохицуулах гэж нөгөөдөлөө хаяал би одоо ганцаараа аялмаар байна гэж. Гэтэ миний үздэг нэг ютубер тэгдэм билээ Япон байхгүй юу? Тэгсэн чинь эхнэр нөхөр хоёр нь ингээд жилд нэг удаа өөрсдийнхөө төрсөн өдрөөр ингээд 2 шөнө 3 өдрийн аялалд ганцаараа явдаг. Тэгээд тэр хоорондоор нь одоо эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу үлдээд тэгээ хоёр хүүхдээ хардаг. Бас тэр бас амар зүгээр. Тэр ч гоё юм биш тий. Гоё юм байна. Тэгээ хоёлаа тэгэл юу аялаадсан. Би болохоор юу штэ тий. Яг ганцаараа ерөөсөө аялж үзээгүй. Ер тийм зориг хүрээгүй. Би яг нэг аялах гэсэн юм байна. Тэгснээ тэгээд жоохон айгаад ч юм уу мэдгүй санаа зовоод тэгээд найзаагаа уруу татчих байгаа тэгээд хамт аялж байсан. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр би юу бодсон аахгүй юу? Ганцаараа нэг өдрийн одоо нөгөө нэг ски явсан тий. Ски яваад илүү тий. Мохайсан гэлжсэн. Тий, өглөө нь ингээд одоо амар эртнэ автобусанд суугаад тэгээд өдөржингөө голгож тэгээд оройн буцаж ирдэг. Тэгсэн чинь угаасаа нэг бол миний тэр сонгосон юм нь бас жоохон сонирн байсан байж магадгүй. Яваасаа тэр нөгөө скейтлүүд чинь хүн болгонд ингээд найз нөхдөөгөө ч юм уу тий гэр бүлээрээ явж байгаа шүү дээ. Тэнгүүд би нөгөө дандаа тийм хамт явж байгаа хүмүүстнүүд ингээд ганцаар ороод ирсэн. Тэнгүүд ингээд лифтэн дээр суухад ч гэсэн амар эвгүй. Тэгэл хоол мол итгэж гисэн ингээд бүгд ингээд хажууд ингээд одоо олноороо ингээд байж идэг. Тэгэл бас нэг амар сонин нэг Япон өвөө ч юм уу мэдгүй надаас амар юм ганцаараа явж байгаа юм уу гэж мгээ асуугаа. Тэгэхээр нь жоохон айгаад тэгэл ер нь за дахиж та ганцаараа ишиж явуулахгүй байна гэл тэгэл бүр амар гонигтай байсан миний хувьд. Тэгэл би ер нь ганцаараа аялах тийм төрлийн хүн биш юм байна гэж бодоод. Би яг сайн нөгөө ганцаараа аялах гэдэг дээр бодож ирсэн. Би нөгөө анхны ганцаараа аяллаа Монголд хийсэн юм байна. 2021 онд нөгөө увс руу явъя гэд тэгсэн чинь нөгөө яг ганцаараа очиод таарсан. Тэгээд надтай явах хүн олддгоо. Би бүр найзаагаа чиний мөнгө чинь та хамт явъя гэдгсэн чинь юу гэж чамаар мөнгөө даалгах чинь би явмааргүй байна гэд. Явмааргүй. Тэгээд би нөгөө Монголд анх удаа аяллаа компаниар явж байгаа болохоор жоохон айцтай одоо очиод ямар хүмүүстэй хамт явдаг юм бол яа тийм бол гэд. Тэгээд би явсан чинь хоёр ийм нөгөө нэг Асиа автобус гэдэг илүү нөгөө дотроо 24 хүний судалтай автобус идэв шүү дээ. Тийм хоёр автобустай нэг аялалд гарсан байхгүй. Тэгээ манай автобусыханд дандаа одоо нөгөө гоё залуучууд байсан. Одоо яг 20 эд хийж бүтээдэг. Тэгээд манай үеийн нэг залуу, нэг банд бид гурав ингээ гуруулаа ганцаараа. Тэгэнгүүтээ бусдын дандаа хоёроо найзтайгаа. Тэгээд нэг охин маань ээжигээ дагуулсан явж исэн. Тэгээд бид нэр одоо хүртэл амар гоё ингээ найзууд болцсон. Тэгээд намаа Монголд очихаар ингээ бөөнөр уулздаг байхгүй юу? Тэгээд би яг эндээс ингээ нэг урам зориг бас авсан юм байна. Ганцаараа явах одоо нэг тийм байна. Анхны аялал айгуу гоё тийм байна. Тэгээд нөө бид нар ч увс руу ингээл амар хол газар ингээ машин энтер яваал анхандаа бол хин хинийгэж мэдэхгүй тэгэл явандаа ингээл юм яриад айгуу ингээд замын уртад ингээд гоё найзууд болчихж байгаа байхгүй. Тэгэл 2-3 хоног хамт байгаад ирэхээр хүмүүс шал өөр болдог. Одоо тэгэл амар гоё найзууд болцсон. Тэгээд би тухайн үед ингээд Монголын одоо нэг аялал жуулчлалын салбар маш ингээд өөрчлөгдсөнийг ойлгосон. Би ч өөрөө яг 10 жилийн өмнө яг тэр салбарт нь ажиллаж байсан. Тухайн үед чинь Монгол аялагч нар
одоо гэр бүлэрээч одоо юу гэдэг тэрхийн цагаан нуур энэ төр рүү аялдаггүй байсан үе ихгүй. Ер нь дандаа жуулчад л явдаг тийм байсан. Одоо болохоор ч манайхан наадмаар шууд ингээд баг Улаанбаатарын бүх хүн баг гараа явцдаг болсон. Тэнгуү чи 10 жилийн дотор аяллаа салбар маш их өөрчлөгдсөн. Тэгээд бас нөгөө ямар аялалд ямар үн төлж байгаа вэ гэдгээсээ бас өөр болоо явцдаг юм лээ. Тийм. Тэгэхээр бас нөгөө эхлээд ингээд гадагшаа явхаас айгаад байвал Монгол аялалд ингээд явж үзээд би саяас Баян үлгээд аялын групптэй хамт явсан. Надаа одоо ингээд амар хөрхөн дүү найзуудтай болсон гэх юм уу. Бас дахиад нэг ингээд Баян үлгээ явсан групп найзуудтай болсон. Тэгээ бид нар бас таван багт явсан уугүй юу? Тийм, ашгаа таван багт явсан. Ямар гоё Яг зөрсөн. Тийм, хоёлаа яг Зөрсөн тий. нөгөө нэг уулан давраад байдаг хэн блэ? Эверест руу авирч исэн Монгол тэрний аялал уу биш үү? Юу лөө Алтай таван багт лөө юу яг ууланд гардаг. Үгүй би мэдгүй би нэг юу Facebook ингээд нэг хуудсыг одоо найзаасаа баг нөгөө увс явсан найзаасаа 2 жилийн өмнө аваад тэг би 2 жил 3 жил эрчимтэй ингэж тэр хуудсыг дагсан байхгүй одоо аялагчтай хаач явуулчих ингээд би ч бас ингээд амар юмыг судалж байгаад хөдөлдөг хүн байхгүй. Тэгэл нөгөө компани чи хараал ингээд пост мостыг алдалгүй хараал тэгэл аялал зарлахаар нь би яг 8 сард очих учраас 8 сарынхаа аялал бүртгүүлсэн. Тэгсэн чинь тэр аяллахаа яасан бэ гэсэн чинь намайг ингээд бүртгэж аваад авахта одоо нөгөө хуваарьтаа оруулаагүй орхицсон. Тэгсэн чинь яг миний аялал гарах өдөр ингээд хүн байхгүй юм чинь ингээд ямар ч аялал аваагүй. Тэгээд намайг ямар ч аяллаа баггүй хайцсан. Тэгээ яг би нөгөө Алтай таван багт би нөгөө нэг өлгийд онгоцоор бууж байгаа байхгүй. Тэгээ амар хурд намайг хүн ирж аавна гэж бодоод. Ямар юм бэ? Ээтгүй. Тэгсэн чинь юу болсон юм болоо гэ нөгөө хүн рүүгээ залхсан чинь нөгөө хүн маань авангуудаа юу яриад аа манай тим аялал байхгүй гэж авчихъя. Би бүр гайхаад юу яриад аа бэ? Өөрийнхөө одоо тэр банкны шилжүүлэг энэ тэр яа би мөнгө ч өгсөн штэ гэд айл би 5 сард явхаасаа Европ явхаасаа өмнө шийдсэн. Тэгсэн чинь би бас нөгөө монголчууд бас ингэдэг юм байна. Одоо ингээ яг явхаасаа сарын өмнө 7 хоногийн өмнө нэг баталгаажуулдаг тий. За би одоо өлхийн нисгч шүү. Ингээ хүмүүс одоо тосож авах хүн байгаа эд найдвартай биз гэдэг юм байна. Би ч нөгөө Япондаас гисэн байна. Монгаар өөртөө ихтэй хин нэг намайг аавна гэсэн. Тэгээ ингээ очсон чинь хүмүүс чинь шалгаж баталгаажуулт юм байна. Тэрийг чинь би мэдгүй хавтаад тийм. Тэгээ очсон чинь хүн байдгүй. За тэгсэн чинь нөгөө компанийнх нь эхнэр нөхөр хоёр бас ингээд намайг гэрлүүгээ дагуулж аваад шууд ингээд тухайн үед ингээд аялал хайж байгаа байхгүй одоо яг Алтай таван багтад өнөө маргааш ингээд надтай яг хуваар нийлэх тийм ямар аялал байна тийшээ ингээд нэгтгэчихийгээд тэгээ ер нь амар азтай одоо тэр нөгөө нэг надтай ингээд аялалд нэгтгсэн тэр группийг олж өгсөн. Тэгтээ би одоо тэр ихний байршил руу өөрөө одоо 100,000 төгрөг төлж явсан. Тэгээ би тухайн үед бол за яшиг одоо нэг хэрүүл уруул хийгээд одоо мөнгө аавын энэ төр гээд ингэж яхаа надад ямар ч тийм сэтгэл таахгүй тэгэл за болох юм болдгоороо болж байгаа байлгүй би нэгэнд ирсэн юм чи Алтай таван бүгдөө үзчихэж явна гэд тэгээ ямар ч байсан нэг аялын группт нийлж аваад явсан амар хөрхөн хүүхдүүдтэй ингээд танилцсан тийм Монголын аялал тэгвэл surprise аялал хэлжтэй тий. Холн чи юу эсэж тий. Европоос хятад ороо хятадаас Монгол тий баг нөгөө Европт эзэн желатоных намтанд гүц гараагүй Монголд очоод. Тэгээд стил ямар байсан бэ? Шууд Монгол руу очоод тэгээд аялал эхлүүлэхэд тий. Улаанбаатараас нэг удаагүй өлгий явсан тий 2 3 хонсон баг тий. Тий. Одоо ингээд нөгөө нэг мэдгүй та хоёр бас тэгэр санагдаж байна уу? Би яг нөгөө байж байгаа газараа ингээд яг нөгөө ус шиг уусчдаг болцсон. Одоо Японд бол би яг Японд амьдардаг шигээ байчин. Тэгэнгუутаа Европт бол ингээд яг Европ шиг байжсэн. Монголч яг монголчдаг юм билээ. Тэгээд яг үнэ. Ямар ч асуудал байхгүй. Тэгэл тэнд нэг сайхан юм байсан гэж ерөөсөө нөгөө мартагдаад маа нөхөр одоо наваа тэгээд ахгүй чи одоо Европынхаа аяллыг ингээд амтын гүцэд амтлаагүй ээжж юун дараагийнхаа аялалд явах гэд намайг ерөөс ойлгохгүй байгаа байхгүй юу. Би бол ингээл яг тухайн моменттай ингээд гой байчаад тэгээд одоо яг өөрийгөө ямар болцсныг мэдэхгүй. Одоо Японд ирэхээр би яг ингээд нэг амар бусад орныг нэг амар санаад ядггүй. Гэхдээ ингээд явсан одоо гэрээ кентнер ч юм уу тийм сэтгэл түлцсэн газрууд бол гоё ясан да гэд ингээд бодогдцог. Гэхдээ яг тухайн одоогийн байгаа моменттой байхыг хичээдэг болцсон
гэх юм уу. Тэгэхээр Монголд очиод бол яг нөгөө тухайн үлгэд очиод үлгийн одоо момент нөгөө энерги ороо явцсан. Харин тийм тэгдэм байлээ ерөнхийдөө бол. Урьдчилан бас нөгөө Америкт явж байгаад хин надад яасан ажиллаа санаж би ингээд цонхоор харцсан гөлөрцөн явж исэн чинь Японы санаад аа ажиллаа санаж гинөө тэгсэн чинь үгүй би барыг Японыхаа амьдралыг мартцсан явж гинөө гэж тэгжээс яг. Тэг Монгол очиа бүр яг нөгөө Японд 10 жил амьдраагүй юм шиг л яг нөгөө нэг өөр л байгаа юм л та. Гэтэ яг тэгэл нэг юм байсан да яг хэвээрэн да гэл тэгэл усаал угс явцдаг тий. Сайн нөгөө Грекэд очоод сэтгэлд үлдсэн газрууд гэж тэгжсэн штэ. Европын улсуудаас хамгийн сэтгэлд үлдсэн газрууд одоо тим үйл явдал ч юм уу тий гоё эсэн гэсэн тийм хайлайт хэсгээсээ сонирхуулаач. Европч ингэсэн. Би ч нөгөө Парисаас эхлээ явсан штэ. Тэгэл Парис үзчихэл ямар гоё юм бэ гэл Бэлэг ороод Бэлгийн одоо би ингээд улсыг үтсэн гэхээр амар ичмээр зөвхөн ганц хотын л үтсэн. Тийм болохоор ингээл Брюссел оронгуудаа ямар гоё юм бэ гэл. Тэгэл ингээл явн чангараал хийсэн. Тэгээд хамгийн сүүлд нь нөгөө нэг Австри ороод би Европт амьдрал Австрид амьдрнаа гэдээ дууссан байхгүй юу. Тэгтээ ингээд одоо ингээд хамгийн гоё байсан улс гэвэл миний хувьд Грек улс яагаад гоё байсан бэ гэхээр нөгөө Санторини гэдэг арал нь байсан. За Афин хот бол ингээд тэр нөгөө нэг 3000 жилийн өмнөх тэр барилга байшин тэр нөгөө хүмүүсийн энерги гэдэг юм тэнд байдаг ингээ амьд оршиж идэг юм шиг надад санагдсан. Тэгээд одоо Итали гэх юм бол бас хамгийн гоё улсууд. Тэгээд Италийн одоо тэр Венец хотыг би амар тийм даруухан, дуугай тийм хот гэж бодсон чинь ингээд тухайн үеийн нэг карнавал илүү нөгөө фестивал болдсон шүү дээ. Одоо яг 2 сард ингээ багт наадам хүмүүс ингээ баг маг өмссөн амар дэгжин ингээ хувцлаад байдаг. Яг нөгөө тэр 16 дугаар зууны тэр нөгөө язгууртных нь сүнснүүд тэр Венец хотод ингээ өдийг хүртэл амьдардаг юм шиг надад тэр хот тийм мэдрэмж төрүүлсэн. Яг ингээл буугаал би яг тэр хүмүүсийн одоо яг тэр нөгөө язгууртан амьдралын юм уу тийм vibration гэх юм уу энерги байдаг тийм шууд тэр газар ингээд тийм мэдрүүлсэн учраас надад тэр Афин хотын тэр нөгөө Акрополис центр гэдэг нөгөө агуу грекүүдийн бүтээсэн яг тэр нэг уур амьсгал яг байсан. Гэхдээ Грек бол одоо миний очсон Европын орнуудад дундаас бас эдийн засгийн хамгийн одоо хэцүү байдал байгаа. Ерөнхийдөө бол тэр Афин хот эднэр бол нэлээд жоохон автобус унаан ч ирэхгүй, ер нь иргэдэн бухимдалтай. Ингээд өглөө би бараг автобусанд нь багтахгүй. Тэгээд за би жуулч юм чи алхачих гээд алхажсэн. Тэгэл Санторини арал дээр очиход нэг булганы нэг сумд ирсэн юм шиг надад санагдсан. Ер нь тийм ногоон байгууламж байхгүй. Тэр нөгөө нэг газар дундын тэнгис чинь яг одоо далай биш учраас тийм чиглэг уур амьсгал өгдөггүй юм байна. Тэгээд амар хар одоо манайхаар хэлэх юм бол дорнговын хүслийн уул шиг тийм одоо мэдрэмж надад мэдрэгдсэн. Одоо илүү надад манай Монгол улсыг санагдуулсан гэх юм нэг хуурай, салхитай тэрүүгээр одоо муу гэсэн үг биш, нэг тийм дотн миний мэддэг тийм юм байсан учраас надад Грек ер нь гоё санагдсан. Тэгээд Санторини бол нэлээд гоё арал байсан. Гэхдээ ер нь очоод зарим хэсгийг харах юм бол юу нь гоё юм бэ гэмээр ч юм уу нэг тийм манайхаар нэг сумын төв шиг тийм газар илээ. Ер нь байшин барилгууд нь яг тухайн нөгөө жуулчид очдог хэсэг нь маш гоё боловч яг хүмүүсийнх нь амьдрал бол нэг тийм тиймэрхүү юм байт юм лээ. Энэ аялсан одоо орнууд руугаа дээрээс нь хот хоорондын одоо унаа тээврээ яаж зохицуулсан бэ? Ниссэн үү? Альсвал ер нь трен зүгээр юм уу? Альсвал машин зүгээр юм уу? Чиний хувьд аль нь илүү тухтай тэгээд хямд юм шиг санагдсан бэ? Би нөгөө аяллаа ивент 9 сард хийхэд нэг залуу ирээд тэгээд нөгөө 8 найзтайгаа нийлж байгаа. Тэд нар шууд Парисаас нэг Францад амьдардаг машинтай авах хөлслөөд тэгээ нөгөө зардлыг нь шууд өгөөд тэгээ тэд нар бол айгу гоё явсан юм лээ. Хувийн машинтай тэгээл дуудсан газар нь машин очдог, хүссэн газарт нь зогсоол ингээл явж идэг. Тэгээд бас тэр нь нэг үнэтэй тусаагүй мэлээ. Миний хувьд болохоор яасан бэ гэхээр би шууд нөгөө галт тэрэгний одоо нөгөө 2 сарын ирэх авцсан. Тэгээд тэр нь нэлээ үнэтэй $918 болсон. Миний онгоцны билет $800 байсан. Миний онгоцны билетээс үнэтэй. Тэгээ яг би яасан бэ гэхээр яг нөгөө эмчилгээ дууссан. Тийм учраас би нөгөө автобусаар явж өөрийгөө зовооморгүйсэн. Яг Европ хооронд бол хамгийн хямдхан тээвэр бол автобус юм лээ. Тэгээд нөгөө Flixbus гэдээ байгаа. Тэр нь яг цагтаа ирдэг. Тэгээд яг найдвартай юм маш одоо өндөр хөгжсөн хурдны одоо зам
хурдны замаар явдаг автобус гэж би ойлгосон. Тэгэхээр одоо надаас илүү хямдхан аялмаар байгаа хүмүүс бол автобусаар л явчих юм бэл. Би болохоор тэгэж нөгөө нэг жоохон тухтай явъя, нөгөө өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой учраас жоохон тансаг байдлаар явсан. Тэгээд хот хооронд бол ерөнхийдөө дандаа гал тэрэгнийхээ пассаар явчаад Грек руу Санторини эднэр рүү би заавал нисэх шаардлагатай болсон. Тэгээд ер нь онгоцны билетүүд нь хямдхан юм билээ. Гэхдээ миний нөгөө цүнх том учраас би заавал цүнхээ баг 100 еврогоор нисэх хэрэгтэй байсан бол цүнхэндээ баг 100 евро зарцуулаад 200 еврог өгөөд байгаа байхгүй. Тэрнээс бол эслэг энтер бол хямдхан юм бил. Тэгэхээр би гал тэргээр ихчлээ яваад 3 удаа ниссэн. Зөв. Тэгэхээр одоо 2 сарын хугацаанд бүх Шенгений орноор явах гал тэрэгний пасс нь $900 байсан гэсэн үг тий. Гэхдээ энэ болохоор нөгөө гадаад хүний би нөгөө нэг пассаар явсан. Яг Европ дотор амьдардаг хүмүүс бол бараг хагас үнээр нь ч юм уу явах юм бэл. Тийм үү. Тэгсэн чинь зэрэгээрээ гэдэг ш тий. Зэрэгээр гадаадын Шинкансен айгу хэм том байгаа гэдэг ш тий. Тийм. Зөв. Манай сувгийг сонсож байгаа хүмүүс ихтэй Японд амьдардаг хүмүүс нэлийн сонсдог манай сувгийг тэгээд Европ руу аялахаар ч юм уу тий гадагшаа аялахаар сонирхдаг хүмүүс сонирхож байгаа хүмүүс их сонсож байгаа ах гэж бодож байна л та. Тэгэхээр гадаадд амьдардаг бидний хувьд одоо хулан шиг маань 2 сар ч юм уу тий аялах бас тийм боломж бага тийм ээ. Тэгэхээр юугүй одоо хулангийн зүгээс яг хүн болгоны кейс өөрчлөсөн практикал зөвлөгөө одоо гадаад амьдарч байгаа хүний зүгээс зөвлөгөө өгвөл. За ерөнхийдөө болохоор манайхан би яг л нөгөө бусдын амьдардаг жишгээр л байсан. Одоо жишээлбэл нөгөө яг анх хэрэгтэй ажиллаар ирээл 3 жилийн гэрээгээр тэгээ би тухайн үедээ болохоор ингээд нөгөө хүмүүсийн гол зорилго чинь байр авах байдаг шүү дээ. Тэгээд ер нь настай хамт ажиллаж байсан баг ихэнх хүмүүс бол очиод 2 өрөө байр те хамгийн сайн ажилласан нь бол ингээл аав ээжээ ингээл амьдрал ингээл амар зүтгэдэг байсан байхгүй юу. Тэгэл би чинь илүү цаг маг хийдгүү нэг тиймэрхүү үйлдвэрт ажилладаг байсан болохоор би шууд нөгөө нэг Австрал явна гээл би анханасаа Японд хөл буухын л тэгэж боддог байсан. Тэгээ би нөгөө цалингаа авангуудаа шууд Монгол руу явуулаад доллараар хадгалдаг байсан байхгүй юу. Тэгээд тухайн үед нөгөө нэг хадгаламж төгрөгөөр болохоор нэг айгүй өндөр хувьтай байсан шүү дээ. Одоо би сайн санахгүй 15 хүрсэн үү яасан уу. Тэгээд би болохоор нөгөө доллараар хадгалдаг. Тэгээд би ерөөсөө гадаад явна гэж шийдсэн тийм хүн байсан. Тэгээ 3 жилийн дараа нөгөө нэг ажиллаа дуусчаад тодорхой хэмжээний ингээ хадгаламжтай болчоод тэгээд нөгөө доллараа нөхөртөөгөө ярилцж агаад Монгол төгрөг рүү шилжүүлээд төгрөгийн хадгаламж болгосон байхгүй юу тухайн үед. Тэгээ яг байр хайсан чинь яг тухайн үед миний боломжинд таарах байр бол нэг өрөө байр л байсан. Тэгээд би нөгөө нэг Японд ингээд буцаж ирэхээр болоод хүнтэй суух юм болоод тэгээд манай нөхөртөөр ярилцж агаад байр авахгүйгээр ингээд мөнгөө хадгалчихъя гэж шийдсэн байхгүй юу ерөнхийдөө. Тэгээд ерөнхийдөө тэр чинь хүү өндөр учраас одоо хөрхөн ингээд нөгөө нэг өсчтэй юм байлээ 5 жилийн дотор те бараг 2 дахин ч юм уу те тэгээ яг уу нэг 2 дахин өсөхгүй маа гэдэг чинь байсан мөнгнөөс нэг бол 50% бол өндөр өсчихнэ. За тэгээд одоо мөнгөө яаж зарцуулах вэ гэдгийг л одоо хүмүүст хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр та ихэвчлэн одоо нөгөө нэг хүүгээр нь одоо аялж болно л гэж хэлэх гээд байгаа. Тийм. Тэгэхээр яг одоо тухайн үед нөгөө ажил хийж байхад надад бол ингээд одоо юм аялах би ингээд өөрөөсөө жидо хамбанкаас ундаа авч удаггүй 100 yen харамлж тэгэж хураасан мөнгө авахгүй юу. Ингээл цалин буун тэгэнгუთ чинь 10,000 yen дансандаа үлдээчээд бусдын бүгдийг ингээ Монгол руу явуулаад доллараар солиулцдаг. Тэгээл нөгөө 10,000 yen чинь заримдаа амьдралд хүрэхгүй тэгэнгуთ чинь найз майзаасаа ингээл зээлэл дараагийн цалин хүртэл ингээд амар ингээд санхүүгийн сахилга баттай байж ич одоо нөгөө нэг Европоор аялахт чинь ингээд санаа зовхгүй аялж байгаа байхгүй. Гэтэ яг хуу хүнтэй ингээд суудсан нөхрийнхөө ингээд тусламжийг мэдээж авч байгаа хүний хувьд бид гэж зөрөгтэй олон сая төгрөгийг ингээд аялалд зарцуулж байгаа. Яг миний кейсийн хувьд гэх юм бол хэрвээ өөрөө ингээд ажил хийдэг тэ өөрөө оюутан ийм байх юм бол маш их ингээд санхүүгийн сахилга баттай байж ич одоо аялах мөнгөө хураана. Тэгэхгүй бол нөгөө тэнгэрээс ч юм уу суглаагаар мөнгө хожихгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр ингээд гой гутал ч юм уу гой пүү завмаар байвал тэрийн мөрөөдлөө ингэж жоохон хоошин тавьж агаад аялмаар байвал тэр аялалтаа ингэж мөнгө хадгалах нь зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээ миний хувьд болохоор нөгөө хүнтэй суугаад ирсэн ч гэсэн би нөгөө нэг амар их одоо ингэ цагийн ажил хийгээл тэгэл нөгөө өвөө эмээ хоёроо бас Японд ингээд аялуулна гэж тэр чинь нөгөө нэг бас ингээд
одоо юу гэдэг санхүүгийн бас нэг одоо төрлийн зардал болоо явчихна шүү дээ. Тэгэхээр тэр мэрийг ингээд нэн тэргуунд тавиад тэгээ дараа нь бизнес эхлэх гээ. Тэгээ бизнес чинь маш их зардлаас гаргана. Тэгээ ер нь надад ийм одоо завч хөлөө ерөөсөө энэ амьдрал өгөөг байхгүй юу. Ингээл нэг юмны зардал гарахаар нөгөө юмных нь тэгэл тэрийг ингээл гүйцэх гэж ингэж явсараа байгаа л нэг мэдсэн чинь би өвдсөн байсан. Тэгэл өвдөөл эргээд харсан чинь би ингээд өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй байсан. Ингээд одоо ганц явъя гэсэн газар руугаа ч яваагүй те хиний төлөө яг ингээд бүр хүн хата ингээд мөнгө цуглуулах гад ингээд амьдрцсан байж гэдэг юм уу те тиймэрхүү бодол ингээд айгүйх ингээд намайг шаналгасан яг өвдсөний дараагаас тэгээд энэ нь одоо хадгалсан бүх мөнгөөр аялах гэж байгаа ч юм биш заяа. Тэгээд заавал над чиг юм урт удаан аялах шаардлагагүй шүү дээ. Яг явмаар байгаа газар руугаа зүгээр боломж нь байвал яваад үзвэл зүгээр юм байна. Гэхдээ миний хувьд яг ингээд таарсан юм нь би яг нөгөө өвдсөний дараа ингээд бүх ажил бүх юмаа зогсоогоод за одоо би ингээд цаашдаа яах вүлээ? За би одоо яг яавал ингээд жаргалтай те ингээд үлцэн амьдралаа өөрийнхөө хүснээр амьдрах вэ гэдэг дээр л фокус өгөөд эхэлсэн. Тэгээд юу надад чухал байна? Тэрийг одоо илүү хийгээ явсан. Мөнгө хадгалах нь чухал байна уу? Одоо юу гэдэг байр авах нь чухал бол тэрийг л хийсэн зүгээр ах. Гэхдээ миний хувьд болохоор санхүүгийн тал дээр нэг иймэрхүү одоо золиосуудыг өмнө нь одоо 3 жил ингээ гаргасан. Тэгээд айгүй тууштай тэр Монголд байгаа мөнгийг өсгөх гэж айгүй хичээсэн. Тэгээд ерөнхийдөө болохоор нөхөртөөгөө ярилцж байгаа нь одоо ганцаараа одоо миний шийдвэр биш ингээ гэр бүлийн санхүү болоо явчихж байгаа учраас тэгээ нөхөртөөгөө их ярилцсны үндсэн дээр ингээ одоо санхүүгээ шийдсэн гэх юм уу. Тэгээд тухайн үед ингээ ерөөсөө хонглын үзүүр харагдаагүй байсан бол би ингээ 3 жилийн өмнө нөхөртөө яг Токио Олимпиад дуусаад би 24 онд Парисын Олимпиад үзэхээр явна гэд хэлчихсэн ах. Би нэг Олимпиад төр үздэггүй. Гэхдээ яг Олимпиар нь явсан. Тэгээд би дандаа хэлдэг ах. Миний хүссэн юм дандаа биелдэг гэд. Тэгэхээр одоо ингээд ерөөсөө мөрөөдөл чинь хэцүү. Одоогийн нөхцөл байдалд мөнгө авахгүй гэдэг ч юм уу те. Ийм байгаа бол битгий санаа зов ингээд яг хүн чин сэтгэлээсээ хүсэх юм бол бүх юм ингээд биелдэг юм шиг надад санагддаг. Меркари дээр те юм зараад те тэгэл амар хөдөлмөрч бүх юмыг одоо нөгөө зарим рил дээр нь те нэг шин зам завах гэжсэн гинт дараагийн аялалд явхаа санаад боллооч гэдэг юм уу. Яг тийм санхүүгийн сахилгатай байжээч мөнгө хурааж ээж угаасаа бид нэр явахгүй л болол угаасаа тийм болохоор гоё илэн далангүй хариулж гисэн баярлалаа. Тэгээд ерөнхийдөө багтаагаар 2 сарынх нь Европын аялал хичнээн одоо мөнгө болсон бэ. Тэгээд нэг юм асуулт нөгөөх нь аялалаас яг юу олж авдаг вэ гэх юм уу? Юу гоё байдаг вэ тэр талаар хэлж өгөөч. За би нөгөө нэг яг ивент дээр хүмүүс яг энэ асуултыг асуусан учраас нөгөө санхүүгийн ингээд тооцоогоо гаргасан. Яг буудалд хэдийг хүрсэн мэн бүх юмаа оруулаад тэгсэн чинь ерөнхийдөө бол миний аяллаа хамгийн үнэтэй газар бол Өлгий байсан. Баян Өлгий. Баян Өлгий аймаг бол нэлээ хүнээс одоо нэг онгоцоор нисэх хэднэр ч юм уу те. Ер нь бол нэг айгүйх тийм жоохон тав тухтай бай гэвэл их мөнгө шаардах юм билээ те. Би ер нь барагцаагаар ингээд бүх Монголд аялсан зүйлээ ингээд оруулаад байсан бол 50 сая төгрөг орчим. За Японоор нэг максимум 200 мянган гэх юм уу. Одоо нэг шинэ машины үнэ байгаа байхгүй юу? Манай нөхдөд тэгэж ярьдаг. Чи нэг шинэ машин авах хүнээр ингээд аялчихж байгаа штэ гэх тээ. Тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг мөнгөтөөдөө ингээд аялаад байгаа гэж юусоо бодож болохгүй. Одоо битэрийн угаалгын машин ингээд эвдэрсэн. Тэгсэн мөртлөө тэрийг ингээд солихгүйгээр би ингээ аялалд яваад байгаа байхгүй юу. Тэгээ угаалгын машин яг нэг ингэж барьж жагаад ингээд нэг холбож молбож жагаад одоо ажиллаад байгаа. Гэхдээ тэрийг ингээ солиулъя гэхээр доор хаяж ингээ 5 ман ч юм 10 ман болчих гээд байдаг. Тэгэхэд миний аялалд ингээд мөнгө зарцуулаад битээр за энэ яах вэ бүр ингээд зогсдол нь явъя гэд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд яг нэг юмыг ингээ болгож байгаа ч гэсэн нөгөө талтаас ингээ алдагдaltaй л явж байгаа. Тэгээд ингээ машинаа ингээ битээр 10 хэдэн жил унтсан солиё гэхэд би ингээ яг тэр машин солих мөнгөөр нь ингээ аялаа явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгэл машинаа за эвдэртэл нь хоёлаа унтчихъя гэл те. Ингээд явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө миний нэг санхүүгийн одоо нийт зардал бол 50 сая орчим төгрөг болсон юм байлээ. Тэгээд еврогоор үзэх юм бол гайгүй за 10,000 евро. За доллараар сонсох юм бол нэг 13,000 доллар орчим. Тэгэхээр ингээ арай гайгүй. Тэгээ монголоор сонсохоор 50 сая гэхээр юу вэ? Чи баг байрны урьдчилгаагаар явцсан байж тэгээд манай их чиднэр тэгээд байгаа. Тэгээ нөгөө нэг байрны үн би байр авах гэж ингэж мөнгө хадгалдаг бол ерөөсөө би гүцэхгүй болцсон. Анх ингээл 18 онд Японоос очиод нэг өрөө байр авах байсан бол дараа нь ирээл 21 онд байр авах гэсэн чинь 2 өрөөг нь дийлдэхэ болцсон. Тэгээ одоо бол бүр ингээ мөрөөдөж хэрэггүй болцсон байхгүй. Бүр ингээ миний аавыг бодож байсан байр 3 дахин үнэтэй болцсон. Тэгээд
ингээд ямар нэгэн юм золиос гаргах хэрэгтэй. Гэхдээ яг ингээд одоогийн байдлаа бол ингээд happy байгаа. Тэгээд аяллаас одоо юу олж авдаг вэ гэхээр би ингээд ер нь ингээд өөр газруудаас нэг өөрийгөө л олж байгаа юм шиг надад санагдсан. Одоо өөрийнхөө нэг хэсгийг гэх юм уу? Тийм нэг одоо ямар одоо өөрөөсөө илрүүлж байгаагүй нэг хэсгээл тухайн газар орон хүмүүс эсвэл байгаа байдал надад тохиолдсон зүйлээс ч юм уу ингээ олж аваад байгаа юм шиг санагддаг. Тийм. За тэгээд хулангийн маань зүгээс за бит хоёрын асуугаагүй үлдээсэн асуулт юу байна? Тэгээд чиний зүгээс бас өөр ярмаар байсан зүйл юу байна? Тэрийг яриач. За бараг та хоёр ихэнх юм ин асуусан баг. Гэтэ яг нөгөө ганцаар ажиллахад юу хэрэг болдог вэ гэх хүмүүс их асуудیں۔ Тэгээд ерөнхийдөө болохоор нөгөө хувийн бэлтгэл их сайн хангуул дараа нь ингэж нөгөө нэг асуудалд орохгүй гайгүй байдаг юм лээ. Би бол 2 сар аялахдаа ерөөсөө онгосноосоо галт тэрэгнээсээ нэг ч удаа ингэж хоцроогүй. Тэгээ ер нь нөгөө хувийн бэлтгэл өмнө нь жоохон сэтгэл санааны бэлтгэлтэй байсан болохоор гайгүй байсан байх гэж бодож байгаа. Тэгээд ганцаараа явхад бол мэдээж power bank их чухал. Ягаад гэвэл нөгөө Google Map ашигласаар агаад утасны цэнийг бол амар хурдан дуусчдаг. Тэгээ нөгөө орой харанхууд ингээ харина гэхээр цаанаасаа нөгөө танихгүй газар учраас айдас төрөөд идэг. Тэгэхээр өөрийгөө ингээ эвгүй байдалд оруулахгүй тулд заавал power bank авч явах хэрэгтэй мэлээ. За тэгээд гоё нэг зураг хөрөгтэй болъё гэх юм бол ганцаараа явж байгаа юм чинь селфиний гар юм уу хөлтэй заавал байх хэрэгтэй. Тэгээ нэг чоож аваа явуучвал зүгээр цүнх мөхөө чоожлно. Тэгээд бас хостел энтерд буухаар бол өгсөн нөгөө шкава чоожлчинд. Тийм өөр чинь болохоор би болохоор нэг юм хар хогны уут байнга авч явдаг. Тэгээд ер нь эмэгтэй хүнд тийм хар өнгийн хогны уут ингээд аваа явуул их зүгээр. Тэгээд одоо жишээлбэл нөгөө нэг би одоо дараагийнхаа аялалд гарах гадаас ингээд юмаа ингээд захиалаад бэлдээд явж байгаа байхгүй. Тэгээ энэ удаа болохоор тийм Европ биднэр шиг тийм сайхан тансаг газар биш. Дэлхийн одоо хамгийн айхтар газруудын нэг Нийтгэх. Ингээ айхтар газруудын нэгээр ингээ явах гэж байгаа. Тэгээ ер нь бол сонссон хүн бүхэн одоо надаас айж чи хаанаас ч юм одоо юм гараад явах гэж байгаа юм бэ гэд ингээд асуугаад байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө им интерес сайн бэлдээд явал зүгээр. Яг нь Европ интерт бол шууд имийн санд нь очоод тэгэл имээ аваад ингээд явал зүгээр юм бэлээ. Тэгээд өөр чинь Европ интерээр явах гэж байгаа бол кредит карт нь ер нь зүгээр юм бэлээ. За яг нь тип Герман эднэрт ингээд баярлаа интер гээл нэг 2 еврогийн тип ингээд өгөхөд бол зүгээр. Тэгэхээр нэг задгай мөнгөтэй ч юм уу байж болно. Гэхдээ ихэнхдээ одоо Швейцар, Нидерланд эднэр чинь дандаа ингээд одоо нэг баг юу бэлэн мөнгө ингэж яхаа болцсон шууд картаар уцаараа ингээл автобусанд орохдоо ч гэсэн төлбөрөө тэгээд ингээд хийгээд явчих тийм лээ. Тэгэхээр карт нь илүү Европын хувьд зүгээр. За тэгээд eSIM карт гэхээр одоо ерөн сүүлийн үед айгүй их нэг travel сайтууд бас санал болгож байна. Тэгээд манай Монголд бас зөндөө гарцсан байна. Би яг нөгөө Hollyfly гээд Европ хаанхын юм бэ нэг тийм сайтнаас 2 сарын тийм SIM карт аваа явсан. Тэгээд аяллаа туршид бол одоо миний зорчсон 20 гаруй хотуудаар бол ямар ч асуудалгүй, зарим нь жоохон удаашралтай. Гэхдээ ямар ч намайг одоо интернетгүй байлгаагүй. Тэгэхээр eSIM-ийг бол заавал ингэж авч явах хэрэгтэй гэж хэлье. Тийм. Тэгээд өөр чинь ганцаараа аялах гэж байгаа хүнд ингээ хэрэг болох юм гэвэл би нэг сэдвийг бас яриаг орхисон юм. Одоо нэг хостел ингээд буухаар ямар байдаг вэ гэхээр mixed room гэхээр угаасаа 90 ингээд нийлцсэн байдаг. Тэгээд миний нэг тооцоолоогүй зүйлс болохоор нөгөө сүүлийн жилүүдэд аяллаар явж байгаа хүмүүс зөвхөн хостелд буух биш. Одоо Европ дотроо ажиллаар явж байгаа хүмүүс бас их хостел буудаг юм байлээ. Тэгэхээр би айгүй их нөгөө нэг цагаач нартай хамт бууж исэн. Одоо 100 Европоос ирсэн Европт ингээ ажиллаар ирсэн хүмүүстэй ч бас нэг буудалд бууж исэн. За Нидерландд, Амстердамд 3 эрэгтэй хүнтэй нэг өрөөнд ч орсон байсан. Тэгэхээр тиймэрхүү нэг одоо жишээлбэл нөгөө нэг одоо хүний хүмүүжил гэх юм уу аль улс орон гэдгээс нь бас маш их шалтгаалт юм лээ. Одоо жишээлбэл нөгөө зүүн Европ бид ингээд зүүн Европ, баруун Европ гэх хуваахаар намайг хүмүүс амар инглээ тэглээ гэж хэлхэл ахaltaа. Гэхдээ яг надад тийм сэтгэгдэл нь одоо яг тийм байгаа юм чи одоо зүүн Европын гууд Монгол гингууд намайг одоо жоохон дорд утсан маягаар ч юм уу тий одоо надтай яасан ч яах уу гэсэн хандлагаар нэг залуу хандсан. Тэгэхээр тэр хүний хувийн зан аран шин тийм байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм Монгол гэхээр жоохон дорд үлдсэн ч юм уу тиймэрхүү хандлагатай 1 2
гэлтгүү тийм хүмүүстэй таарсан. Тэгээд яг Европынхан ч юм уу эсвэл нэг Америк, Австрали энтрүүд бол арайч нэг тийм одоо нэг эрэгтэй хүнтэй ингээд нэг өрөөнд ороход нэг тийм нэг одоо ямар үлэн зан гаргаад ахгүй гэх юм уу, нэг тийм хүмүүжлэлт нь юм байна уу гэж би жоохон харсан. Тэгэхээр одоо анхнаасаа тийм байдалд ингээд эрэгтэй хүнтэй хамт нэг өрөөнд ороход эвгүй байгаа бол шууд females only гэдгийг ингээд hostel book-тэй сонгоод явсан зүгээр юм байлээ шүү. Тэгээд ерөнхийдөө надтай хамт орсон mixed room-ийнх нь нэг тийм юм гаргаагүй. Гэхдээ ганцхан нэг тийм зүүн Европоос ирсэн нэг ах нэг тиймэрхүү хандлага одоо жоохон нүр өгөөд нөгөө нэг ярьсан чинь надад айгуу тийм эвгүй сэтгэл төрүүлэхээр юм үйлдэл хийсэн гэх юм уу. Тэгэхээр бас тэр тал дээрээ ингээд жоохон анхааруул зүгээр юм бэлээ гэж би бодсон. Тийм тэгэхээр нөгөө нэг хүн болгон яг аялж байгаа биш байдгийн байлээ хостел бууж байгаа. Тэгэхээр зарим нь ажиллаар явж байгаа гэхээр янз янзын хүн буудаг болцсон юм уу? Угаасаа ч тийм юм уу тий юм байлээ. Тэгэхээр би тэрэн дээр нэг бодоогүй юм бэлээ. Хүн бүхнийг яг өөрсдөө аялж байгаа гэж бодсон. Тэгсэн чинь бас Европч ингээд янз янзын хүн байдаг болохоор хямдханыг бодоод бас тиймэрхүү хүмүүс буудгийг болцсон юм уу? Тийм байлээ. Тийм. Тэгэхээр тэрэн дээр анхаарал. Би бас Австралид нэг хостелд буусан чинь нөгөө хямдхан байрны туризмөрөөстэй ойролцооч гэдэг юм уу. Тэгээ цаанаасаа нэг хаяа хоол молт болохоор амьдрдаг хүмүүс бас нэлээд мэд юм лээ. Тэгэл нөгөө өвс мөсөө татаал нэг коридорт гарахаар амар үнэртэй тийм байсан. За ерөнхийдөө хамгийн сүүлд нь би нэг асуулт асуумаар санагдлаа. Хулан маань 2 дахь гэр Япон гэж хэлсэн. Тэгээ 3 дахь гэр нь баг Хавай болов гэж бодож байна. Хадмынх нь байдаг штэ тий. Тэгэхээр Японоос Хавай руу аялахыг хүсдэг хүмүүс байдаг байх. Бас нөгөө японочдод их явдаг болохоор Япон хэлээр ойлголцдог эднэр гээл бас нэг юм сонсогдоод тийг тэр ер нь хэр бэ? Хавай руу Японоос ч юм уу Монголоос ч юм уу аялвал Хавай ер нь хэр газар вэ? Их үнэтэй юу? За Хавай бол аимшигын үнэтэй. Одоо Америкийн бол хамгийн үнэтэй мууж гэж явдаг. Ер нь одоо байшин авъя гэх юм бол 1 сая доллароос эхэлт юм байлээ шүү дээ. Ер нь хамгийн хямдхан нэг аимшигын байшин хүртэл 1 сая доллар. За тэгээд зочид буудлууд нь ерөнхийдөө бол өдрийн $300 эхлээл явж идэг. Тэгтээ мэдээж хямдхан одоо нөгөө байр түрээс л энтер байгаа. Тэгтээ одоо ингээд нөгөө нэг би яг нөгөө нөхөртөөгөө хадам аав ээжийнхаа хурмын ойгоор ингээд гоё буудалд бууя гэд ингээд үтсэн чинь $4,500 гинөө нэг өдрийн юмрээ. Юу галзуурсан юм бэ? Бараг 70 хэдэн ман байгаахгүй нэг өдөрт ингээд буу. Тэр буудал нь бол нэг амарч гоё одоо тансаг зэрэглэх юм биш. Хоолунд ороогүй тийм байгаахгүй. Тэгэл ингээд би анх бол ингээл амар хөөрөө сэтгэлээр ингээл хандаал ямар гоё юм бэ далайтай орох амьдрахын сайн энэ гэл тэгэл нөгөө яг амьдарч байгаа хүмүүс нь даатгал энтерт хамрагдаагүй одоо нэг сайн ажил хийдгүү бол жоох амьдрахад хэцүү надад санагдсан. Жишээлх юм бол нөгөө улсын ажил хийдэг хүмүүс сайн даатгалд хамрагддаг. Тэгээ эрүүл мэндийн тал дээр одоо ингээд өвчин зовлон тусах юм бол баг даатгалаас ингээд 100% cover хийдэг. Тэгэнгუთ чинь яг хувийн компанид ажилладаг нэг холигтой юм хийдгүү бол ингээд даатгалынхын төвшин тэгшин доошоо болчдөг. Тэгээд над шиг ялангуяа юм хавдар тусах юм бол маш өндөр төлбөр гаргадаг. Зарим нь баг ингээд гэр орноо зарахад хүртэл хүрдэг гэж байгаа хгүй. Ингээд хүмүүсийн яриаг сонсохоор тэгэхээр надад тэр хэсэг нь ингээд амар айлгсан. Яг нөгөө аяллаар явж байгаа хүмүүс гэдэг утгаар бол аялаад үзэхэд бол гоё газар шүү дээ. Угаасаа амар гоё далайн эрэхтэй хамгийн гоё ингээд зиндэг ус мөстэй. Тэгтээ сүүлийн үед одоо Японууд эрэхтэй хоолоо авчирж ирж байгаа гэсэн будаага гоё мөнгө аваа явж байгаа. Гэтэ Америк руу нөгөө нэг үхрийн мах оруулж болохгүй бах тийм мах юм оруулж болохгүй. Тэгэхээр тэр нөгөө далайн юутай гоё Монгол авчирч байгаа. Би маш их одоо тийм аялагч нарын юм ингээд сонсож байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө ресторан гэхэд чинь одоо 4 хүн хоол идэхэд дор хаяж $100 болно. Тэгээд тип ми бөхөр гайгүй газар $200-300. Манай нөхрийн нэг найз ирээд ингээд бид нэр ингээд хоол идэхэд 5 ингээд хүнийхэн тоонд ботход нэг 8 хүн суудж байгаа гэхэд 5 хоол захиалахад ч юм уу тийм ингээд 5 манзан гарan төлөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгэл маш их ингээд нөгөө нэг үнэтэй тэгсэн мөртлөө амар тийм тэнгэрт тулсан гоё сервис авахгүй
яг Америкийн түргэн олны тийм сервис авна. Тэгсэн мөрчлөө тийм их өндөр төлбөр төлнө. Тэгэхээр ер нь миний хэлэх байгаа юм юу вэ гэхээр Хавай бол мэдээж аялахад маш гоё газар. Тэгээд яг хуу Япон жуулчдыг маш их ингээд татдаг учраас одоо нөгөө нэг японоор ярьдаг тийм хурмын зураг авалт энэ төр хийдэг газрууд ч байгаа. За тэгээд мумбулдаг нөгөө нэг Японоос ирээд Хавайд одоо сууршсан тийм японочууд маш их байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол та одоо Японоос ирэх гэж байгаа бол яг тийм Япон газруудаар аялж болно шүү дээ. Одоо зурчлуулад. Тийм. Тэгэхээр бас нөгөө нэг Японы жолооны үнэлэхээр Хавайд жолоо барьж болно. Тийм. Нөгөө нэг Япончин зүүн талтай, Америкчин баруун талтай тий. Тэгээ тэрийгэл сайн тооцвол тиймэрхүү. Тэгээд үнийн хувьд бол нэлээд үнэтэй. Тэгээд сүүлийн жилүүдэд бол галзуурсан юм шиг тий. Япон жолчид ч гэсэн айгүй багассан байлээ. Гэхдээ хэрвээ ингээд явмаар байвал тий боломж нь байвал гоё газруудын нэг гэж би хэлнэ. Тийм. За маш их баярлалаа хуланда өнөөдөр амралтын өдрөө зориулж цаг гаргаж манай сувагт урилгыг маань хүлээн авч оролцсон маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь дараагийнх нь аялалд нь амжилт хүсье. Зөндөө олон газраар аялаж үзэгч биднийг баясгаарай. Бас энэ тэгэхээр аялна ганцаараа биш үстэй тий тэгтээ. Ганцаараа. За тэгээд юуг нь Instagram-ыг нь дагаад нэр сториг нь үзээл суужээ да. За хулангийн хайгуудыг доор оруулъя. Дагаагүй хүмүүс авил дагаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа. За баярлалаа. Та хоёртай амжилт хүсье. Баярлалаа.